Оймод бидний амьдарч байгаа дэлхийн уушгил гэсэн үг. Хүнээр зөөлвөл амьсгалын замын бүхий л эрхтэн энэ ойн модонд оршин байх нь. Ингээд утгаар хүрээлэн байгаа амьдрал, организм бүхэнд оймод ямар хэрэгтэй болохыг энгийнээр ойлгож болох юм. Тэгвэл жилийн 4 улирал хосолсон онгон дагшин байглан бараг хэвээр навч үлдсэн гэж томьёологддог Монгол орны оймодны нөөц хэрэг байдаг болов. Бид оймодон хэрхэн хайрлаж хамгаалдаг бол энэ тухай одоо өгүүлэх болно. Монгол улс оюун сангаан тогтооно гэдэг хөлөмжийн хийхсхээс сэргийлэх, ундны усны нөөц, байгалийн тэнцвэрийг авчулдах зэрэг олон талын аж холбогдолтой. Энэ хүмүүс ийм л чухал албанд томилогдсон улс. Тэд одоо Монгол улсын ойн эзлэх хувийг тогтоохоор явж байгаа нь. Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 10 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр хяналтын давтан тооллогын 3 баг ажиллаж байгаа. Энэ бол бас л сонирхолтой бөгөөд хариуцлагатай ажил шүү. Монголчууд түүхэнд анх удаа нэгэн зэрэг хугацаанд Монголын ойн тооллого хийсэн. За анхны ойн тооллого бол 1956 онд бол явагдажсэн. За энэ тооллогын ажлын зорилгоор бол Монгол улс хичнээн хэмжээний ойн сан бүхий газартаа юм бэ гэдгийг бол тогтоох зорилготой явж ирсэн. 76 онд мөн ойн зохистой ашиглах ерөнхий төлөвлөгөө хийсэн бол өмнөх үеийн тооллогоос ялгаатай нэг зүйл нь бол энд хүчил төрөгчийн ялгарл хөлөмжийн шингээлтийг тогтооснороо олон улсын жишгт нийцсэн юм тооллого болсон. Энэ бол маш их нөрөх ажил байсан гэдгийг хэлмээр. Олон зорилтод ойн тооллого нь Монгол орны шилмүүст навчид ойг бүхэлд нь хамарснаар нийт 4211 цагт 12633 дээж авах талбайг байгуулсан. Улс орон бүр байгалийнхаа баялагийг зөв зохистой ашиглахын тулд ямар үнэтэй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тэр тусмаа нөхөн цэрэг дэх баялагийг цаг хугацааны тодорхой давтамжтайгаар өөрчлөлтийг нь гаргаж явах учиртай. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ойн тооллого явуулахад 5.7 тэрбум төгрөгийн техникийн дэмжлэг үзүүлэх ба Монгол улсын төсвөөс 1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. There are several reasons. Бидний хамтын ажиллагаа эхлэх болсон хэд хэдэн шалтгаанууд байгаа. Юун түрүүнд Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улстай байгаль орчны салбарт 1990 оноос хойш одоо хүртэл хамтран ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Бидний энэхүү урт удаан хугацааны хамтын ажиллагааны дараагийн нэг алхам бол энэхүү байгаль орчны нөөцийг мониторинг, тооллогыг хийх ажил юм. Дэлхийн хэмжээнд авч үзвэл холбооны бүгд найрамдах Герман улс нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлсэн хамгийн урт хугацааны түүх туршлагатай улс юм. Ойн тогтвортой менежментийн нэг гол хэсэг нь байнгын давтамжтай хийгдэх ойн мониторингийн ажил юм а. Иймд бид холбооны бүгд найрамдах Герман улс нь Монгол улсад үндэсний ойн тооллогыг хийх хамгийн сайн түнш гэж үзэн хамтран ажиллаж байна. Монгол улс нь ред нэмэх буюу хөгжиж байгаа орнуудад ойн хомсдол, доройтлоос үүд нэмэгдэх үлэмжийн ялгарлыг бууруулахтай холбоотой асуудлаар бодлогын удирдамж, бодит урамшуулал, ойн тогтвортой менежментийн зарчмыг нэвтрүүлэх, ойн нүүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч түнш орон. Үндэсний ойн тооллого нь энэхүү бодлогын хэрэгжилтийн нэг гол алхам юм. Мөн энэ нь ойн бодлогын хэрэгжилтийг хянах гол арга хэрэгсэл юм. Эдгээр нь бүгд холбооны бүгд найрамдах Герман улс Монгол улсад үндэсний ойн тооллогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гол шалтгаанууд юм а. Одоо хүртэлх төслийн хэрэгжилтийн ололт амжилтууд дээр үндэслэн бид та бүхэнд бидний хамтын ажиллагаа маш амжилттай хэрэгжиж байгаа гэдгийг мэдгэдэхэд таатай байна. Ойн тухай нэгдсэн үндэстний байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын тодорхойлолтод үндэслэн Монгол орны нөхцөлд титмийн бүрхэц 10%-аас ихгүй, модны өндөр 2 метрээс өндөр бол ой гэж үзнэ гэжээ. Мөн түнчлэн ой талбайн хамгийн бага хэмжээ нь 30 метрийн нягтралтай олон спектрийн зурагт 15 пиксел байх ба энэ нь 135 га талбайтай тэнцдэг байна. Иймээс ойн хил дотор байгаа модоор бүрхэгдээгүй 135 гагаас бага хэмжээний талбайг ойн талбайн нэг хэсэг гэж үздэг байна. За энэ жилийн ойн тооллогыг бол бид нэр 2014 оны вегетацийн хугацаанд буюу 6 сараас 10 сарын сүүл хүртэл бол хийш гүйцэтгсэн байгаа. Бид нар бол хамгийн сүүлийн багжийг бол ашигласан байгаа ойн тооллогод.
дээж талбайг бол нийт улсын хэмжээнд шилмүс авчид байд бол 4211 цэгийг 1.5-аас 9 км жигд байршуул тархаасан байгаа. Түүнчлэн ойн тооллогыг багц дээж талбайн байршлыг ойн тархалтын зургт тулгуурлан тодорхойлдог байна. Ойн тооллогын цэгүүдийг өндөр ялгах чадвар бүхий хиймэл дагуулын мэдээр дээр суйрлан тогтоосон. За эдгээр цэгүүдийг өндөр наривчлалтай Bing, Google гэсэн зургуудаар шалгаж баталгаажуулсан. Ойн тооллогын загварыг боловсруулахдаа бид бүхэн аль болох нэг цэг дээр өргөн цар хүрээг хамарсан мэдээллийг богинохон хугацаанд гүйцэтгэх тийм хоёр даалгавартай байсан. Загварын хувьд бол тойрог хэлбэрээс бүрдэж байгаа. Тойрог хэлбэр бол ерөөсөө дотор тоолго явуулахад маш байгуулахад хялбар байдаг. Нэг цэг дээр бид нэр 3 талбайг бол багцлж явж байгаа. Талбайг багцлна гэдэг маань бол нэг цэг дээрээс бид нэр өргөн цар хүрээтэй мэдээллийг бол авч байгаа юм онцлогтой байсан. Ингээд үзэгч танд ой тоолох арга технологиг наривчлан харуулъя. За эхний үйлдэл бол ой тоолгын цэг дээр цэгээ жагсаалт өгсөн солбилцлын дагуу хайж олж ирэх байгаа. Зааврын дагуу GPS-тэй хүртэлх цэгийн координатыг сануулхад хангалттай. Ингэснээр тооллого явагдаж байгаа цэгт багажны дээж талбайн төв цэг хүрэх сүүлчийн 10 м зайг багажны зааж байгаа азимут өнцөг болон зайг ашиглан луужин 1000 м-ийн тусламжтайгаар хүрдэг байна. За тоолгын хүснэгтийн маань эхний хэсэг бол ухаан цэгийн байршиж байгаа газар зүүн байршил, өндөршил, засаг захиргааны нэгж зэрэг ерөнхий мэдээллийг агуулсан хэсэг байгаа. За уг агуулсан талбай дээр байгалийн сэрэг ургалтыг 3 ангиллаар тоолж ичнэ. За одоо бид нарын саяны байгалийн сэрэг ургалт тоосон талбай дээр нийт 6 ширхэг 10-аас 50 см өндөртэй өсвөр мод тоологдлоо. Үүний дараа өгсөн унаг модыг дээж талбайн хамгийн бага тойрогт буюу 6 м-ийн радиус бүхий тойрогт хэмжих бөгөөд тус тойргийн хилээс зөвхөн тотогш орших өгсөн унаг модны уртын хагас дахь диаметрийг хэмжинэ. Унаг модны диаметрийг хэмжигч азар уртын 1000 м-ээр тэг 1.1 м-ийн наривчлалтайгаар тус хэмжинэ. Уг луужингаараа бид нар 90 градусын чиглэлд 270 градусын чиглэлд цэгийг байгуулж байгалийн сэрэг ургалтыг тоолно. Бид одоо үндсэн хэмжилтийн ажилд орох гэж байна. Үндсэн хэмжилт маань 6 м, 12 м болон 20 м-ийн радиус бүхий тойргуудад нэг ижил дараалалаар хэмжилтийн ажлыг гүйцэтгэдэг. Үүний тулд хойд зүгийн тэг градусын чиглэлээс эхлэн цагийн зүүнний дагуу модны азимутыг луужингийн тусламжтайгаар тогтоож, вертексийн тусламжтайгаар тухайн модноос тойргийн төв цэг хүртэлх зайг хэмжинэ. Улмаар энэхүү модны диаметрийг 1000 м-ийн тусламжтайгаар хэмжиж, тухайн модны нас, эрүүл байдал болон чанар, өмхрөл зэрэг мэдээллийг тэмдэглэж авна. Хэмжилтийн авцад тойрог тус бүр дээрх модны зүйл тус бүрээс 2 модны өндрийг хэмжих бөгөөд үүний тулд вертекс багажны транспондер буюу хүлийн авагчийг тухайн модны гол ишин дээр 1.3 м-ийн өндөрт байрлуулан вертекс багажныхаа цохих функцийг ашиглан хэмждэг. Бусад ажиглалтууд гэдэг хэсэг дээр үнэлгээг нь үүнд ургамлан бүрхөвч, за налуугийн чиглэл, налуугийн градус болон ургамлын зүйлийн уг дээж талбайд ургамлын зүйлийн тоо. Өвсөг ургамлаас одоо Сибирика, Карикс, Амгунензис, Паргара оренталис, Гераниум псевдосибирикум, Песука абина зэрэг ургамлууд бол зонглон ургаж байна. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны академийн геоэкологийн хүрээлэн, хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургуульд ажилладаг ой мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан хяналтын баг Монгол улсын хэмжээнд 421 цагийн давтан тооллого хийсэн. Энэ давтан тооллого хийж байгаа гэдэг тэр хүмүүсийн хийсэн ажлыг баталгаажуулах. Ингэснээр бол бид нар гаргаж ирсэн тоо баримт маань хэр их бодиттой юм бэ гэдгийг
харуулах ийм зорилгоуднаас хийлээ. За цаашдаа энэ судалгааны цэгүүд, мониторинг цэгүүд бол олон жилийн туршид ашиглагдах энэ цэгүүд дээр нь очиод одоо ямар өөрчлөлтүүд гарсан байна гэдгийг бас мэдээд тэр өөрчлөлтийн үр дүнгээр ойг одоо яаж зохистой ашиглах нөхөн сэргээх гэдгийг ийм одоо прогноз боловсруулахад их үр дүнтэй болох юм аа. Ойг тоолоход бас нэгэн чухал ажил бол модны хэмжилт юм. Ингээд модны насыг яаж хэмждэг тухай оюун тооллогын багийнхнаас мэдэж авцгаая. Тоолохын талбай дээрээ 3 тойрог тус бүрдээ 10 дээж модыг өргөмдөж авнаа. Өргөмдөж авсан дээжээ хэдэн метр өндрөөс өргөмдсөн, ямар модноос өргөмдсөн, хэдэн сантиметрийн голчтой модноос өргөмдсөн гэдэг бүх зэрэг хэдвэр талбайнаас өргөмдсөн, хэдний өдөр хэн өргөмдсөн гэдэг бүх мэдээллийг бичиж энэ гуурсанд хадгалж цааш нь лабораторид илгээнэ. Ингэснээр модны насыг тодорхойлох чухал ач холбогдолтой. Модны насыг 6 ангилалд ухаан үздэг байна. 20 хүртэлх нас, 20-с 50 хүртэлх залуу, 50-аас 100 хүртэлх дунд насны, 100-аас 200 настай болцоо гүйцэж яваа ой, 200-аас 300 хүртэлх болцоо гүйцсэн болон өтөлсөн ой, 300-аас дээш өтөлсөн ой гэж хуваадаг ажээ. Эндээс харахад бид ой модоо хайрлан хамгаалах нь ямар чухал болох нь харагдаж байна. За ингээд модонд өрөмдлөг хийж дуусны дараачаар модонд маань өрөмдлөг хийсэн нөхөлддөг байгаа. Үүнийг бол ингээд заавал механикарнаас нь бүглэх тийм шаардлагагүй. Байгаль маань өөрөө цаанаасаа өөрийнхөө шарахыг тийм эдгээдэг, нөхдөг тийм чадвартай байдаг учраас бүглэлгүйгээр жижигтэн орхидог. Тэгснээрээ мод маань өөрөөсөө давирхаа ялгаруулж тэрнийг өөрөө одоо бүглдэг байгаа. Оюун тооллого зөвхөн эзлэх газар нутаг, ангилал зэргээр хязгаарлагдахгүй. Хөрсний давхарга, чийг, хөрсний эвдрэл, ойдох мал бичээрлэлтийг үнэлэх, биологийн болон олон янзын байдлыг үнэлэх, улаан номонд бүртгэгдсэн ургамлын зүйлүүдийг тодорхойлох зэрэг олон ач холбогдлыг давхар агуулж байдаг. Энэ талаар албаны хүмүүсийн яриаг одоо сонсъё. Yes, indeed. The field data collection is almost concluded. Only some control measurements are missing. Энэхүү ажлын хээрийн мэдээлэл цуглуулах, судалгааны ажлууд дууссан байна. Одоогоор зөвхөн цөөн хэдэн хяналтын цэгүүдийн хэмжилтүүдийг хийх ажил үлдээд байна. Цуглуулсан өгөгдөл мэдээллүүдээ бид эхнээс нь компьютерт оруулж эхлээд байгаа. Мэдээллүүдийн оруулсны дараа бид тэдгээрийг боловсруулах ажлаа эхлүүлнэ. Монгол улсын байгалийн нөөцийн статистик мэдээллүүдийг боловсруулсны дараа бид үндэсний болон олон улсын хэмжээний мэргэжлийн ойчид болон эрдэмтэн судлаачдын багтай хамтран Монгол орны бариолог докторт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ашиглалт, хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн зохимжит оюун зохион байгуулалтын аргачлалыг тодорхойлно. Энэ ажлууд нь бүгд 2016 онд багтаад хийгдэж дуусна гэж найдаж байна. I hope this process will be finished within the year 2016. Монгол орны ой бол дэлхийд данстай болж бид нар бол ойн дороотлох хүмүүсийг хэрхэн бууруулах, ойн дороотлоо бууруулж ойн сангаа арвижуулж чадсан тохиолдолд ман олон улсын байгууллага дэлхийн нийтээс бас энэ цэвэр хөгжлийн механизмаар дамжуулж ашиг хүртэх ийм боломж нээх. Нөгөө талдаа бол Монголын ой хэв шинж төрөл насыг бол наривчлан тогтоох ийм онцлогтой. Бид хөлөмжийн хийг ихсэж байгаа талаар мэдээлэл биш үгүй сонсдог. Тэгвэл хөлөмжийн хийг өөртөө шингээж дэлхийн ээжтэн хамгийн том буян үлдэж байгаа ой модоо хайрлан хамгаалах нь бидний үүрэг билээ. Ой модон тоолж бүртгэнэ гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь эндээс ойгоо улам их талбайд ургуулж арчлах хамгийн чухал гэдгийг ойлгох цаг болсон. Ойн тооллогын үр дүн энэ бүхнийг дахин сануулж байх шиг.